Монгол зохиолын Нобелийн шагнал гэдэг Ханс Кристиан Андерсен энэ шагнал 2 жил тутам дэлхийн хамгийн шилдэг зохиолчдод одоо олгогдъя. 2016 оны Ханс Кристиан Андерсны шагнал зохиолч Шивайшван гэж хэдийн маш мундаг зохиолч байгаа. Тэр хүний зохиолчийг монголоор орчуулсан 2 ном. Тэгээд яг эрэгтэй шүтний май хүнтэй анч нохоо гэдэг номыг өгсөн. Гол нь ерөөсөө өөрөө хүүхэд маш их зоригтой, тэмүүлэлтэй, зоригтой байхад юу ч хүрнэ болно гэдгийг энэ май хүнтэй нохоогоор зүйлсийг өөрхөн тийм түүх байгаа. За хоёр дахь нь бол бас яг энэ зохиолчийн бас их гоё түүх. Энэ одол цэцэг түүхэнтэйгээ түүхэнтэй юу амьдралынхаа турш ерөөсөө бүтээл хийж байгаа нэг эмэгтэй хүний тухай түүхэнтэй ойлог түүхний тухай байгаа. Бас их өөрийн түүхгээд та бүхэн бас энэ номыг уншиж бас өөрсдийнхөө бүтээл аяасыг ур чадвараа хөгжүүлээсэй гэж бодсон юм аа. Баярлалаа. Тэгээд номдод хичээл сан намандаач мэрэгэн байдлаараа гэж хэлье. За ингээд өнөөдрийн харваны 15